За эргэх холбоотой энэ 14 мега төслийн одоо мэдээллийг өгч байгаа албаны хүмүүст бас талархаж байна. Ер нь бол очир бат гишүүнтэй санал нэг байна. Бид нар бол яг хоо нэг жилийн өмнө энэ хурцтай хөгжлийн төлөөхт одоо зориг гэсэн энэ хамтарсан засгийн газрыг одоо байгуулсан, за улсын их хурл бол дэмжсэн. За нэгэнт одоо ингээд дэмжээд энэ 14 мега төсөл хэрэгжснээр Монгол улсын эдийн засаг хийгээ. За айл өрхийн одоо амьдралд бас бодтой бас эдийн засгийн дэмжлэг хөгжил авчирна гэж ингэж одоо хүлээж байгаа. За ийм ч хүлээлтийн учраас одоо ер нь бол анхны одоо бас дэмжиж явуулсан энэ санал дээрээ бол за миний хувьд хувь гишүүний хувьд бол бас дэмжиж үр дүнг нь харъя гэсэн ийм бодлоготой байгаа гэдгээ юм түрүүнд хэлье. За олон одоо асуулт давцж байгаа учраас энэ төслүүдийн санхүүжилтийн асуудлуудаар бас манай гишүүд бас тодорхой асуултуудыг асууж байна. За миний хувьд энэ хэрлэн тоон төслийн талаар за охин онг хэрлэн тоон гэсэн энэ төслүүд бол ер нь бол энэ говийн бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа энэ уулуурхан компаниудыг дэмжих за мөн одоо энэ говийн цөлжиж байгаа энэ экологийн байгаль экологийн асуудлуудыг шийдвэрлэхэд маш одоо чухал төслөө гэж ингэж үзэж байгаамаа. Тэгэхээр энэ төслүүдтэй холбоотойгоор энэ хэрлэн тоон төслийг бол оюутлын санхүүжилтээр санхүүжүүлнэ гэсэн юм танилцуулгыг одоо өгчээсэн санагдаж байна. Тэгэхээр энэ төслийн санхүүжилтийн одоо бодиттой төслүүд ямар байгаа вэ? Энэ талаар бас дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч. За ер нь энэ санхүүжилтийг одоо оюутлын компани нийгмийн хариуцлагын хүлээнд хариуцлагын одоо хүрээнд одоо энэ санхүүжүүлж байна уу? Эсвэл одоо суутан тооцох хэлбэрээр санхүүжүүлэх үү? Яг энэ дээр бол энэ санхүүжилтэн дээр бол ямар нэгэн мэдээлэл одоо та бүхэнд байна уу? Энэ дээр бас тодорхой мэдээлэл өгөөч. За ингээд санхүүжүүлсний дараа ер нь энэ засгийн газар ямар оролцоотой оролцох юм бэ? Гүйцэтгэлд нь одоо энэ хувийн аж ахуйн нэгжүүд за мөн одоо бас говийн гэсэн энэ дотоодын аж ахуйн компаниудаа оролцуулах тал дээр ямар одоо төслийн одоо хэлбэр явагдаж байгаа вэ гэсэн ийм асуудалд хариулт авъя. За Гантөмөр сайд асуултанд хариулъя. За би түрүүн очроод гишүүний асуултанд бас дутуу хариулсан байна уучлаарай. Яг өнөөдрийн байдлаар бид нар нэг 4 тэрбум долларын экспорттой байгаа. Өнгөрсөн жилтэй харьцуулахад нүүрсний үн 37.8%-аар унсан. Яг энтэй уялдаатаагаар 700 гаруй сая доллараар бага байна өнгөрсөн жилээс. Яг төсвийн төлбөрийн гүйцэтгэл дээр бол өнөөдрийн байдлаар ямар нэгэн байдлаар хүндрэл гараагүй байгаа. Бид энэ жил Монгол улсын хэмжээнд 8.3 их найд төгрөгийн санхүүжилт хийх төсөв баталсан. Энэ хөрөнгө оруулалтыг бол хийгээд явчих бүрэн бололцоо бол байгаа гэж харж байгаа. Мэдээж төсвийн хуулийг өөрчлөхийн тулд алдагдал өөрөө тодорхой хэмжээнд очих ёстой. Ингэж төсвийн хуулийг өөрчлөх. Яг өнөөдөр бол санхүүжилт тасрахгүй байгаа учраас төсвийн хуулийг өөрчлөх, төсөв тодтох гэдэг яриа бол засаг дээр сонсогдохгүй байна гэдгийг хэлмээр байна. Нөгөө талдаа бид нар энэ жил дахиад энэ өнөөдөр дутуу явж байгаа энэ 700 сая долларыг хэрхэн нөхөх вэ гэдэг төлөвлөлт хийгээд ажиллаж байгаа. Хэрхэн нөхөх вэ? Үлдсэн одоо 7 сарын хугацаанд бид нар энийг нөхөж одоо гүйцэх ёстой байгаа. Тийм учраас бол нөгөө талынхаа гаралтыг л одоо хурдсах чиглэлээр яг одоо миний хажууд жишээ бомтын сайд маань сууж байна. Гаралтыг нь хурдсах чиглэлээр ажиллаж байна. За инктивэ гишүүний асуултанд хариулъя. Хэрлэн тоонтын хувьд бол техник эдийн засгийн үндэслэлийг оюутлын компани хийж байгаа. Яг хэрлэн тоонт төслийг хэрхэн явуулах вэ гэдэг эцсийн хувилбар, эцсийн төлөвлөлт рүү бид нар орж чадахгүй байна. Энэ дээр бас нэг олон улсын усны тухай нэг асуудал үүссэн. За энийг бол бид нар шийдэхийн төлөө зүтгэнэ. Өнөөдөртөө бол бид нар 90 говийн бүсийн ундны усны асуудлыг эхлээ шийдъя гэж ингэж зөвлөлд одоо бид нэг хороо байгуулад хороон дээр яриа шийдсэн. Тэр нь бол орхон онг голоос хэрэгээ улаан нуурыг одоо устаа болгоё гэдэг төслийг энэ жил эхлүүлэхээр сая төслийн ажлын хэсгийг нь гаргаад эх 7 хоногийн хурлаар төслийн нэгж нь батлагдаад ингээд мөнгө санхүүгээ босгох ажил руугаа ороод явнаа. Энийг бол ингэж бид нар улаан нуураа устаа болгоод тэндээсээ дунд говийг яах вэ гэдэг асуудал яригдана. Гэт ингээ үе шаттай хийгээд явъя л гэсэн ийм одоо төлөвлөлттэй байгаа шүү гэж байна.